Орой минь төргийн үзэгчтэй тэгэхээр ТV сэтгүүлээр сугаад харуулсан үзэн суугаа үзэгч та бүхэндээ мэрэгжлийн хэлтийн ерхий газраас за мэрэгжлийн хяналт 2014 гэсэн тусгай дугаарыг бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэж байгаа юм а. Тэгэхээр нэвтрүүлгээрээ дамжуулаад бид хүн мэрэгжлийн хэлтийн ерхий газраас өнгөрөх 2014 онд дэвшүүлсэн зорилт ажлуудын үр дүн болоод санаачлан хэрэгжүүлсэн ямар ажлууд байгаа юм. За тэдний ач холбогдол цаашлаад 2015 онд ямар зорилт ажлууд дээр ажиллаж байгаа тухай үзэгч та бүхэндээ хүрэхээр энэхүү нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа юм а. Нэвтрүүлэг хүрэлцэн ирсэн ч очтоо та бүхэндээ баруун гартлаасаа танилцуулъя. Тэгэхээр мэрэгжлийн хэлтийн ерхий газрын дарга Батмөх дарга хүрэлцэн ирсэн байгаа. За дэд бүтцийн хяналтын газрын дарга Жаргал дарга хүрэлцэн ирсэн байна. За мөн хөлийн мэрэгжлийн хяналтын газрын дарга Адиас өргөн. За харин миний зүүн гарталд байгаль орчин аялал жуулчлал геолог уулуурхан хяналтын газрын дарга Бацаахан дарга хүрэлцэн ирсэн байна. За мөн эрүүл мэнд боловсрол соёл шинжилгээ ухааны газрын дарга Ганс өх дарга. За мөн үйлдвэр үйлчлэгээний хяналтын хэлтсийн дарга Гэрэлмаа. За мөн хөдөлмөрх нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга Буян нэмэх нар хүрэлцэн ирсэн байгаа юм а. За үзэгчдийнхээ өмнөөс та бүхэндээ энэ өрөө мэндийг хүргэе. Мэргэжлийн хяналтын шинжилгээ хүрээнд за мэргэжлийн хяналтын байгууллагын 2014 онд ер нь онцлон шинэлэг ажлуудыг нэлээд санаачлан хийсэн. За үр дүнгуудыг нь иргэд болон аж ахуйн нэгжүүд одоо мэдэрч байгаа. Тэгэхээр яг энэ тал дээр шинжилгээний хүрээнд ямар зорилтуудыг тавьж анх ажиллаж эхэлсэн бэ? Эндээс эхлээд яриагаа эхлэе. Ерөнхийдөө бол 2014 он маань бидний хамт олонны хувьд мэргэжлийн хэлтийн байгууллагын системийн хэмжээнд хамгийн одоо бүтээлч жил өнгөрсөн гэж дүгнэж байгаа. Бид хүний аюулгүй байдлыг хангах, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах, мөн одоо энэ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үндсэн одоо 4 зорилт төвшүүлж энэ зорилтынхаа хүрээнд 28 багц ажлыг хийж ажилласнаас өнөөдөр одоо 98.4% таагаар биелэлт нь хангагдсан байна. За үүнийгээ дотор наривчлаад аваад үзэх юм бол бид зөвхөн одоо хяналт шалгалт хийхин зэрэгцээ өмнөх одоо 2013 онд нэвтрүүлсэн зөвлөн туслах үйлчилгээ дотоод хяналтын тогтолцоог төлөвшүүлэх, за дээр нь одоо хяналтын шинэ үйл ажиллагаануудыг нэвтрүүлсэн байж байгаа. Тухайлбал хяналт шинжилгээ үнэлгээний арга, за мөн тандал судалгаа, урьдчилан сэргийлэх хяналтуудыг бол зохион байгуулж ажилласнараа илүү их үр дүнтэй, илүү их одоо бизнес эрхлэгч аж ахуйн нэгж иргэдийн талархлыг хүлээсэн олон ажлуудыг хийж ажилласан байгаа. Бид урд өмнө хийгдэж байгаагүй шинэлэг ажлуудыг ч гэсэн бас хийж ажилласан. Ялангуяа барилга техникийн аюулгүй байдлыг хангуулах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, энэ хүүхдийн одоо хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, мөн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр бас нэлээд олон ажлуудыг бол хийж хэрэгжүүлсэн байгаа. Энэ талаар бас манай хяналтын газрын дарга нар өшөө илүү наривчилж ярих байхаа. Тэгэхээр мэргэжлийн хэлтийн ерхий газраас мөн 2014 оны төлөвлөгөөт одоо ажлын хүрээнд за хөлийн шинжилгээний буюу хэрэгцээ шинжилгээний төлөө хийж ажилласан байгаа. Мэдээж энэ ажил нь бол бизнес эрхлэгчид болоод за байцаагчдын ажлыг нэлээд хөнгөвшүүлж чадсан ажил болсон юм болов уу гэж бодож байгаа. Хөлийн хяналтын үйл ажиллагаатай холбоотой шүүмжлэлтэй маш олон асуудлууд байсан. За энэ асуудлыг одоо яаж шийдвэрлэх вэ? Гадаад худалдааг хөнгөвчлөх хүрээнд бид хөлийн хяналтын үйл ажиллагаа түүнтэй холбоотой одоо олон шат дамжлага, хяналтын давтамжийн тоог бууруулснаар бид нар энэ хөвмжилтэй байгаа асуудлуудыг бол тодорхой хэмжээнд шийдэж чадна гэж үзсэн. За энэ хүрээнд бол эрх зүйн шинжилгээг нэлээд хийсэн байгаа. Тухайлбал бид нэр засгийн газрын 2014 оны 233 дугаар тогтоолоор импортын барааны эрсдлийг тогтоох шалгуур үзүүлэлтийг баталсан байгаа. За мөн шадар сайдын 2014 оны 60 дугаар тушаалаар бид нэр хөлийн мэргэжлийн хяналтанд хамрагдах барааны жагсаалтыг баталсан байгаа. За ингэснээр бид нэр импортын бүх барааг хөлийн нэвтрэх цэг дээр хяндаг, шалгадаг, бүх бараанаас дээж авдаг байсан энэ хүндрэлтэй үйл ажиллагааг тодорхой хэмжээнд шийдвэрлэж нийтдээ 5744 барааг нэг үржлэн шалгадаг байсныг зогсоож 2194-ийг хөлийн мэргэжлийн хяналтын хяналт шалгалтанд хамруулад 3550-ыг бол зөвхөн гайлын хяналтанд хамруулад хилээсжүүлэх боломжтой гэсэн ийм зохицуултыг бол бид нар хийж чадсан байгаа. Тэгэхээр энэ зохицуултын хүрээнд бол өнөөдөр гадаад худалдааг 61.8%-аар хөнгөвчлсөн гэсэн ийм бодит үр дүн гарсан байгаа. Яг хяналтанд хамрагдахгүй бараа бүтээгдэхүүн гэж жишээ нь ямар бүтээгдэхүүн байдгийн болоо. Хөлийн мэргэжлийн хяналт бол өөр аюулгүй байдлын хяналт. Тэгэхээр хүний эрүүл мэнд, мал амьтан ургамлын эрүүл ахуйд нөлөөлөх ийм аюулгүй байдалтай холбоотой зайлшгүй шалгах шаардлагатай барааг шалгана 2195-д оруулъя. Заавал одоо энийг мэргэжлийн хяналт шалгаад байхгүй зөвхөн тарифын хяналтаар буюу баримтгчийн хяналтаар хилээс нэвтрүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжтой. Техникийн буюу одоо бусад чиглэлийн бараа бүтээгдэхүүнүүдийг бол гайлын хяналтаар
хэлэлцүүлэх боломжтой гэж ингэж үзсэн байна. Монгол Улсын шадар сайтын жагсаалт батлагдах тухай хуулийн 2014 оны 60 дугаар тушаалд хилийн мэргэжлийн яналтад хамрагдах импортын барааны нэр төрөлд тодорхой олжээ. Үүнд их эрсдэлтэй бараа бүтээгдэхүүнд халдвар төвчин тээгч, дамжуулагч амьд мал амтан ургамал, эмгэг дөрүүлэгч бичил биетнэр бохирлогдсон хүнс, хиллээр нэвтрүүлгийг хориглосон гадаад хорой цээртэй хортон шавжир бохирлогдсон зүйлс, химийн хорт болон аюултай бодис. Харин дунд эрсдэлтэд хүн мал амтны эрүүл мэнд, ургамал, байгаль орчин сөрөг нөлөө үзүүлэх бараа, зохистой дадал, хяналт удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн үйлдвэрлэгчээс дулааны боловсруулалт хийгдсэн бүтээгдэхүүн. Бага эрсдэлтэй бүтээгдэхүүнд хүн мал амтныг өвгөл төргөх өвчлүүлэх, хүний эрүүл мэндэд шууд нөлөө үзүүлэхгүй ширээ сандал гэх мэт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэнд бүтээгдэхүүн буюу өнөртөө ус, дарс гэх мэт зүйл ордог байх нэ. Бизнес эрхлэгчдэд бас хандаж хэлэхэд ачааллыг хөнгөвжүүлж чадсан юм болов уу? Шат амжилтуудыг нэлээд бууруулж чадсан юм болов уу гэж. Тэгсэн шат амжилгыг бол бид нар 2.8 дахин багасгасан гэсэн юм үр дүн гарсан байгаа. Тухайлбал бид нэр импортын мэдэгдлийн хугацааг 3 сар байсныг 6 сар болгож 2 дахин одоо хугацааг бол уртсгасан байгаа. За мөн импортоор орж ирж байгаа бараанаас бүх бараа бүх тээврийн хэрэгслээс импортлох тухай бүртэн дээж авч исэн болвол бид нэр 6 сард нэг удаа лабораторийн шинжилгээнд хамруулж болно гэсэн ийм үндсэл тооцоог бол гаргасан үндснээр энэ шийдвэрийг бол бас гаргуулж гээд 8 сарын 15-наас эхлээд хэрэгжиж эхэлсэн байна. Мэргэжлийн хяналтын системийн хэмжээнд бас нэлийн одоо хянас шинжилгээ, тандал судалгааг шинээр нэвтрүүлж хийж дэвшүүлсэн байгаа. Тэгээд ингэснээр ямар үр дүн ач холбогдолтой юм бэ? Энэ ач холбогдол үр дүнгийн талаараас хуваалцвал. Одоо өнгөрсөн хугацаанд бол төлөвлөгөөт бус хянас шалгалт ялангуяа одоо нэг хэдэн объектыг зарлаад хянас шалгалт хийх бус нийтийг хамарсан баяр ёслолын үед урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийдэг. За дээр нь одоо эрсдэлтэй асуудлаар хяналт шинжилгээнд хамтал судалгаа хийдэг ийм олон арга хэлбэрүүдийг хяналт шалгалтынхаа үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн. За өнгөрсөн жил ялангуяа хүнсний аж ахуйн хяналтын чиглэлээр бол нэлээд олон төрлийн хяналт судалгаа хяналт шинжилгээ хийсэн. За үүнээс онцлоод хэлэхэд бид нар ерөөсөө хүнсний үйлдвэр үйлчлэгэнд хэрэгжилж байгаа хүнсний нэмэлтүүдийг хэдэн төрлийн нэмэлт хэрэгжилж байгаа юм бэ? Энэ нь одоо ямар хүрээнд болж гэнэ вэ? Зөвшөөрөгдсөн нэмэлт байна уу? Зориултаар нь хэрэгжилж гэнэ үү гэдэг энэ асуудлыг бол үндсэнд нь одоо анх удаа гаргаж ирсэн. 1997 онд нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхны одоо нэг төвөржилсэн байдлын судалгаа хийсэн байт юм билээ. Тэгэхээр энэ хүнсний үйлдвэр үйлчлэгэнд хэрэгжилж байгаа бүх нэмэлтүүдийг бид нар гаргаж ирээд 118 төрлийн нэмэлтийг бол одоо манайх үйлдвэрлэлд нэмэлт болгож ашиглаж байна. За энүүний 96.6% нь бол одоо олон улс бүс нутаг үндэсний стандартын ард зөвшөөрөгдсөн нэмэлтүүдийг манай үйлдвэрлэгч нар үндэсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ хэрэгжилж байгаа юм байна гэсэн ийм одоо дүн дүгнэлтийг гаргасан. За тэгээд эх жилийн төлөвлөлтөн дээр бид нар хийх гэж байгаа хяналт шалгалтынхаа явцад одоо тэр зөвшөөрөгдөхгүй байгаа ямар нэмэлтийг ямар зориултаар ямар үйлдвэрлэлд хэрэглээд байгаа тэрийг цаашдаа хэрэглэх юм уу энэ талаар зөвхөн судалгаа хийгээ зогсохгүй төрийн байгууллагууд эрх зүйн орчны хувьд лабораторийн чадамжаа яаж сайжруулахын үйлдвэрлэгчний юу анхаарахын гэдэг бүх төвшөнд нь цаашид шийдвэрлэх асуудлыг гаргаж ирж тавьснараа маш их ач холбогдолтой болсон. За нөгөө талаасаа бас бид нар хүнсний зориултаар хэрэгжилж байгаа сабагла бодолд бас мөн одоо хяналт шинжилгээ хийсэн байгаа. Ер нь Монгол улсад энэ хүнсний зориултаар ямар төрлийн сабагла бодлыг хэрэглээд байгаа юм. Тэр нь одоо аль нь болж байгаа юм болохгүй анги. За ингээ үзэхлээр зэрэг 53.7% нь бол одоо нийт нөгөө сабагла бодлын минь хуванцар сав эдэлж байна. За нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгааны дээр үндэслээд бид нар зах зээлд худалдагдаж хэрэглэгдэж байгаа наран туул гэдэг юм уу энэ томоохон бөөний төвд худалдаалгаж байгаа сабагла бодлуудаас бид нар бас хуванцар савнуудаас дээж аваад лабораторийн шинжилгээнд хамруулад ингээд шаардлага хангаж хангахгүй байгааг үнэлгээ дүгнэлт өгөөд одоо ерөөсөө ямар ч тэмдэглэгээ байхгүй 1.5-аас бусад кодтой ийм хуванцар савыг бол хүнсний зориултаар хэрэглэхийг бол хориглосон ийм шийдвэр гаргаж чадсан. Тэгэхээр энэ шийдвэрийн дагуу холбогдох одоо төрийн байгууллагууд үйлдвэрлэгч нар юу анхаарах вэ гэдэг асуудлыг бол төвшөнд нь гих мэтлэнгээр ийм үр дүнтэй хяналт шинжилгээ тандал судалгаануудыг хийсэн. Энэнийхээ үр дүнд одоо дараа жил ямар асуудал төр илүү төлөвлөж илүү анхаарч хяналт шалгалтаа хийх вэ гэдэг чиглэлээ тодорхойлоход бол маш үр дүнтэй ийм ажил болсон байна. Бид нар бас зөвхөн хяналт шалгалт хийгээ зогсохгүй хяналт шалгалт хийх эрх зүйн орчингоо бий болгосон. Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ хугацаанд бол 20 гаруй дүрм журм шинээр боловсруулж тэрийг одоо байцаагч нар аж ахуйн нэгж үйлдвэрлэгч нарт таниулах сургал сурталчилгаа хийх тал дээр нэлээд бас үр дүнтэй ажилласан байгаа. Танд судалгаа хийж явах хавцсан мэдээж нөгөө үйлдвэрлэгч нарт одоо
хүнсний нэмэлтийг хэтрүүлэг хэрэглэх ч юм уу тиймэрхүү тохиолдлууд ер нь гарч ирсэн үү? Тодорхой одоо зөрчлүүд гарч ирсэн. Гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошго нь бидний хууль заасан Орос, Монгол, англи хэл дээр бичигдээгүй. Бүтээгдэхүүний нэр хүртэл одоо ганц үсгээр бичигдсэн баг шиг тий. Бүгд амьд хятадд тусаас орж ирсэн бүтээгдэхүүн байна тий. Хятадд бол одоо хүнсний бүтээгдэхүүнийг шаардлага хангасан бүтээгдэхүүн ээс гэсэн ийм тэмдэглэгээ тавьдаг. Тэгээд энд бүх одоо мэдээллүүд ганц үсгээр бичигдсэн байгаа учраас энд одоо ямар бүтээгдэхүүн бэ, хаана үйлдвэрлэсэн бэ, хугацаа нь хэд вэ гэдэг бүх мэдээллийг найрлаганд нь ямар юм орж ийнө гэдгийг бид нар авах юм боломжгүй. Тэгэхээр энэ хуулийн шаардлагад хангаагүй шошготой бүтээгдэхүүн манад бас импортлогдоод орж ирээд худалдаалагдаад байна. Тэгэхээр зэрэг Орос найрлагын тодорхойгүй, яаж хэрэглэх нь тодорхойгүй. За үйлдвэрлэгч маань хэрэглэх явцдаа технологийн заавар дээр наривчлан тусгаагүй. Тэр тун дозороо хэрэглэхгүй байгаа ч гэдэг юм уу. Гэх мэтлэнгээр ийм зөрчил дутагдлууд бол гарсан. Тэгээд энэтэй холбоотойгоор байцаагч нар хяналт шалгалт хийхдээ юу анхаарах вэ? За үйлдвэрлэгч нар үйлдвэрлэлдээ тухайн хүнсний нэмэлтийг хэрэглэхдээ юуг анхаарах уу гэдэг чиглэлээр тус нь бид нар зөвлөмж боловсруулж бүх одоо улсын хэмжээгээр орон нутагт бүргүүлсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр манай улс бол бараг импортоор 80%-ийг нь гаднаас импортлж байгаа гэсэн мэдээлэл байт юм байлээ. Гэхдээ өнөөдөр бас мэргэжлийн хэлтийн ерхий газраас өнгөрөх 2014 онд одоо нэг удаагийн одоо имэйл лицензийг зогсоож чадсан гэж байгаа шүү дээ. Энийг зогсноосноор ямар ач холбогдолтой юм бэ? Ер нь нэг удаагийн лиценз гэж чухам юу гэлээд байгаа юм бэ те? Эрүүл мэндийн байгууллага дотор эм бол дандаа эрсдэл дагуулж явж байдаг. Саяны нэг удаагийн лиценз гэж ярьлаа. Монгол улсын бүртгэлд эмийг бол зайлшгүй бүртгүүлэх шаардлагатай байдаг. За энэ нь бол одоо Монголын нутаг дэвсгэр дээр оруулж ирж байгаа энэ эм нь бол бүх одоо шалгуурыг давсан. Одоо аюулгүй хэрглэж болно гэсэн одоо сертификатыг олгож байгаа ийм. Ер нь Монгол улсад бол нийтдээ нэг 3500 орчим эмийг одоо Монгол улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. За энийгээ бол одоо аж ахуйн нэгжүүд Монгол улсын бүртгэлд бүртгүүлээд энэ шаардлага хангасан эмээр үйлчлэх ёстой. Тэгээд бид нар шалгалт хийгээд нэг одоо 7 удаагийн туршаалаар нэг 1000 гаруй нэрийн эмийг одоо бүртгэлгүй оруулж ирснийг бид нар одоо зогсоогоод Монгол улсын бүртгэлд ямар нэг аргаар одоо бүртгүүлээд шаардлага хангасан эмээр үйлчлэх ёстой гэж бид нар. Нэг удаагийн лиценз гэдэг маань ойлгохдоо яаралтай тохиолдолд ч юм уу тиймэрхүү байдлаар хуулсан хэмжээнд нэг удаагийн лиценз бол одоо нэг эмийг бол нэг төрлийн эмийг бол 3 сарын хугацаанд олгох эрхийг өгчдөг. Тэгээ 3 сарын хугацаанд бол нэг удаа оруулж болно, 2-3 удаа оруулж болно. Тэгэхдээ нэг удаагийн лицензийг олгоход бол одоо тэр эмийг бол тухайн сард олгож явах хугацаанд бол заавал Монгол улсын бүртгэлд бүртгүүлсэн байх эм л орж ирнэ шүү дээ. Гэтэл одоо нэг удаагийн лиценз олгохдоо бол бүртгүүлээгүй юмд олгоцсон юм зөрчил. Манай урд хөршөөс бол маш их зөвлөдийг импортлж байгаа. Энэ дундаа нөгөө хөдөө орон нутгад нэлээх хэрэгжилж байгаа. Хятад мотоцикл гэж яригадаад байгаа. Эндээс болоод нэлээх эрсдлийг гараад байна. Осол аваар их гарч байна. За энэ дээр мэргэжлийн хэлтийн ерхий газраас бол судалгааг хийсэн байгаа шүү дээ. Энэ судалгааны тал дээр бас сонирхолтой юм бол. За дэд хэсгийн хяналтын газраас 2014 онд бол барилгын агуулмжийн чанар, техникийн аюулгүй байдал, за мөн одоо нефтийн барилгын агуулмж, зам, тээвэр, холбоо гэд энэ бүхэл барилгын агуулмжийн эрслийн түвшин тогтоох аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр бол тодорхой томоохон ажлуудыг хийж үр дүнг ингээд тооцож ажилласан байгаа. За энэ дундаа бид бас өнгөрсөн жилүүдэд энэ зам, тээвэр болон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын аюулгүй байдал яаж хангагдах ёстой вэ гэдэг дээр нэлээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тандас судалгааны ажлуудыг өргөн бүрэлдэхүүнтэйгээр бол авч хэрэгжүүлсэн байгаа. За энэ ажлын хүрээнд бол мотоциклийн маань саяны өөрөө чинь дурдсан энэ асуудал бол яригдаж орж ирсэн. За 2013-14 онд бол улсын хэмжээнд нийт ашиглагдаж байгаа мотоциклтэй холбоотой 330 одоо осол аваар гарсан. За үүнээс уялдаад 112 хүн амнасаа алдсан гэсэн ийм өндөр тоо гарч ирсэн байна. За жилдээ нэг 37 мянган мотоцикл Монгол улсад 18 улс орноос импортоор оруулж ирж байгаа. За энэ тоон дотор бол 97% нь бол бүгд найрамдах хятад ард улсаас орж ирж байгаа мотоцикл. Иргэд маань өнөөдөр мотоциклоо бүртгүүлэхгүй байна. Дээрээс нь яг мотоцикл дээр тавигдах шаардлага буюу бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй одоо явж чадахгүй байна. За бартаатай одоо хүнд хэцүү бэрх замаар одоо дугуйн хийгүүч байдаг юм уу, тоорон зүгүүч байдаг юм уу. Иймэрхүү одоо мотоциклийн хэрэглэнээс болоод нэлээдгүй одоо зөрчлүүд гарч байна гэж үзсэн байгаа. За энэ арга хэмжээг авахын тулд бол зам тээврийн яам байна. Гайлийн ерөнхий газар байна. За бусад холбогдох газруудтай бол 2015 он гараад бас шалгалтынхаа үр дүнгээр тодорхой ажлуудыг бол
хийж эхэлье. За 14 оны төгсгөлөөс эхлээд бас хамтраад бол тодорхой ажлууд бол хийгээд эхэлсэн байж байгаа. Ялангуяа энэ хэрэглээний байдал дээр нь юу анхаарах вэ? Орж ирж байгаа моциклийн чанар байдал дээр нь ямар шаардлагыг холбогдох газруудад тавих хэрэгтэй вэ гэсэн иймэрхүү бол ажлууд бол хийгээд явж байгаа. За мөн энэ тээврийн хэрэгслээс гадна Монгол улсын хэмжээнд замын одоо ашиглалтын төлөв байдалтай холбоотой бас нэлээдгүй ослууд бол бас их гарч байгаа. За өнгөрсөн жил бүх одоо улсын хэмжээнд нэг 700-аад осол гарсан байгаа. За энэ ослтой уялдуулаад судалгаа шинжилгээ хийгээд нийтдээ нэг 15 онцгой одоо зам дээр маш их одоо давтамжтайгаар ослууд гарч байгаа учраас энийг урьдчилан сэргийлэх, тодорхой одоо засвар шинжилт хийлгүүлэх, хөрөнгө оруулалт хийлгүүлэх ийм ажлуудыг аймаг орон нутаг болон холбогдох байгууллагатай хамтраад хэрэгжүүлээд ингээд тооцоо судалгаан дээр нэг ажиллаад эхлээд явж байгаа. Одоо яг 2014 онд анхдагч гэсэн зүйлүүдийг бас нэлээд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн гэж байгаа. Нөгөө зөвлөн туслахуулшрын дөрөв нэвтрүүлгийн ярьжсэн л та. Энэ дэр нөгөө автобустай сургалт гээд санаж байна. Автобустай сургалтын талаар бас үзэгчдэд төрүүлэх юм бол яг тухайн объектн дээр нь очиод, барилга дээр очиод энэхүү сургалтыг зохион байгуулж байсан. 2014 онд бас санаачлан зохион байгуулсан нэг шинэлэг ажил бол энэ автобустай сургалтын асуудал байгаа. Тэгээ энэ бүрэн тоногдсон сургалтыг зориулттай энэ автобусаар бид нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд одоо барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 116 барилгын одоо объект дээр одоо 2400 гаруй ажилтныг одоо хамруулсан ийм хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг онгойлгох юм сургалтыг бол амжилттай зохион байгуулсан. Энэхүү сургалтыг зохион байгуулснаар одоо ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн яаж хангуулах, анхан шатны мэдлэг олгохоос гадна өндөр Монгол улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн хүрээнд одоо зайлшгүй одоо мэдэх шаардлагатай энэ агуулгыг одоо бас тусгасан юм сургалтуудыг зохион байгуулснаар энэ өнгөрсөн онд хийсэн одоо энэ шинэлэг ажил болсон. Энэ онд хүмүүс энэ автобустай сургалтыг бас үргэлжлүүлэн зохион байгуулна. Одоогоор зарим аймагуудын мэргэжлийн газруудаас хүртэл одоо манай энэ автобустай сургалтыг манай аймагт зохион байгуулж өгөөч бид автобусыг авъя гэсэн юм одоо санаас тохиолдыг бол гаргаж ажиллаж байгаа нь бол тэмдэглэвчтэй байгаа. Барилгын материалууд ямар нэгэн байдлаар дутуу ирж байна ч гэх юм уу хэмжээдээ хүрэхгүй байна гэсэн тийм гомдлууд гараад энэ дээр бас нэг судалгаануудыг хийгдсэн санагдчих шүү. Энэ тал дээр бас за бид нодлон 2014 онд бас томоохон ажлуудыг хийсэн гэсэн. Тэгэхээр энэ хүрээнд бол хэмжил зүүн одоо буюу сабаглаа бодолтой барилгын материалын савлсан цэвэр тоон бүтээгдэхүүн дээр бол бас хянах шалгалтыг хийсэн байгаа. За энэ хил гайлаар орж ирэхдээ яаж байгаа шууд одоо ачлтнаас буухтай ямар байдалтай орж ирж байгаа. Дээрээс нь иргэдэд савлаа зарж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ ямар байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр энэ дээр одоо барилгын замаасаг, будаг, цемент, шохой гэл одоо маш олон төрлийн бүтээгдэхүүн хамрагдсан. За савлгааны жим бол 4 хилээс 10 хилээр дутж байгаа. Ийм жин тоо хэмжээ гарч ирсэн. За 600-аад аж ахуйн нэгжтэр бол хянах шалгалтын ажлыг бол хийсэн байгаа. За энэ тав хэлдүүлээд өнөөдөр иргэд маань хохирох ёсгүй. Нэгэнт одоо тэр иргэдэд үйлчилж байгаа үйлчлэгээ бол чанартай байх хэвээр, хүртээмжтэй байх хэвээр. Дээрээс нь хохирлгүйгээр өөрийнхөө хүссэн барааг авах хэвээр гэсэн ийм одоо шаардлагыг бол бид тавьж байгаа. За хянах шалгалтын үр дүнгээр энэ тухайн одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд, за иргэдийн төлөөлөл, за мөн дээрээс нь холбоотууд стандарт хэмжигдсэн газар гэдэг юм хамтарсан томоохон уулзалтуудыг хийсэн, уриалгууд гаргасан, мэргэжлийн хэлт ерөнхий газрын даргын албан даалгавар гаргасан. Ингээд томоохон ажлууд бас хийгээд эхэлсэн байж байгаа. За 2015 он гараад бид бас энэ дээр бол томоохон гүйцэтгэлийн хяналт шалгалтуудыг хийх зүйтэй юм аа гэж үзэж байгаа. За урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд иргэдтэй хандсан зөвлөмжүүдийг нэлээд дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгөх арга хэмжээг энэ ажлын хүрээнд бол хийж хэрэгжүүлсэн. Хийлэг айлаас ахуулаад дотоодын зах зээл дээр гарч байгаа бараа бүтээгдэхүүн мөн одоо барилгын материал өдөр тутмын хүний хэрэглээнд хэрэглэгдэж одоо ашиглагдаж байгаа бүхэл зүйлсийн аюулгүй байдал, жин хэмжээ, мөн стандарт шаардлага, чанарын асуудлыг бол бид нэр өндөр тавьж хянаж ажиллаж байгаа. Тэгээ энэ ч утгаараа бид нар бас дүүргүүдийн мөн аймаг орон нутгийн нийслэлийн засаг дарга нарт бас тодорхой албан шаардлагуудыг хөргүүлж ажилласныхаа дунд иргэдийгээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл болцоог хангуулахад тодорхой одоо томоохон ажлуудыг санаачилж хийснийг бас сая манай хэлтийн газрын дарга нар хэлж байна. Тэгээд энэ мэргэжлийн хэлтийн байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлыг бүхэлд нь аваад үзэх юм бол маш их олон ажлууд байж байгаа. Энэ бүхнийг одоо тоочно гэвэл энэ цаг хугацаа бол багтахгүй. Тэгээд бид хамгийн одоо бүтээлч мөн одоо томоохон гэсэн ажлуудаас л энд бол дурдсан байж байгаа. Одоо сүүлийн үед ер нь хурдан морины уралдааны олон арга хэлбэр зохион байгуулад байна л да. Энэ нь эргээд нөгөө унаач хүүхдүүдтэй бас нэлээд хөндөгдөж яригадаад байна. За унаач хүүхдүүд унж гинэ, бэртж гинэ. За энэ тал дээр бас ямар тандал судалгаануудыг хийсэн болоо? Ардын авсгалын 93 жилийн ой. За аймаг сумдын тэмдэглэлд ой одоо зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулж мэргэжлийн хэлтийн ерөнхий газраас
морин наач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын зөвлөмжийг одоо өрсөлдөн боловсруулад аймаг нийслэлийн мэрэгжлийн хэлтийн газар за Монголын морин спорт уяачдын холбоонд одоо хөргүүлж ажилласан. Тэгээ энэхүү зөвлөмжийг хангах хүрээнд одоо аймаг нийслэлд ажиллаж байгаа хөдөлмөрийн хэлтийн улсын байцаагч нар цагдаагийн байгууллага хөдөлмөрийн хэлтс одоо хүүхд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн одоо холбогдох ажилтнуудтай одоо хамтран одоо улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа. Одоо улсын баяр наадам тийм ээ. За мөн 115 сумын одоо улсын баяр наадам, за 75 сумын одоо тэмдэглэлт за 4 бүсийн одоо наадам болсон. За эдгээр баяр наадмуудад одоо 37379 хүүхэд 58300 одоо 10 морийг унаж одоо уралдсан байгаа. 497 хүүхэд бол мориноос унаж одоо гэмтэл авсан. За үүнд бол 13 хүүхэд одоо тахир дутуу болоод 17 хүүхэд одоо хүнд гэмтсэн. 467 хүүхэд бол бас хөнгөн гэмтэл аваад ингэж өнгөрсөн байгаа. Тэгээ энэ хэн шалгалтыг одоо ингэж зохион байгуулснаар одоо олон хүүхдүүд тийм ээ морь унаад одоо гэмтэж бэртэх энэ одоо славраас урьдчилан сэргийлэх хүрээнд энэ одоо сургалтыг хэн шалгалтыг цаашдаач мөн зохион байгуулах. Тэгээ эдгээр одоо морь унж уралдсан хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах хүрээнд одоо морь унаач хүүхдийн хамгаалах хэрэгсэл одоо морины хэрэгсэл тавигддаг одоо шаардлага одоо стандарт 2011 онд одоо Монгол улсад батлагдсан хэрэгжиж байгаа. Тэгээ энэхүү стандартын хэрэгжилтийг хангуулах хүрээнд бол зөвлөмжийг боловсруулж урьдчилж хөргүүлсэн энэхээ одоо бэлтгийг одоо хянаж ажилласан маань одоо өнгөрсөн онд одоо зохион байгуулсан хүүхдийн эрхийг хангах хүрээнд зохион байгуулсан томоохон ажил болсон. За сүүлийн үед мэдээж бас хууль бусаар мод бэлтгэлийн тал дээр энийг зогсоох тал дээр ерөнхийлөгчийн зарлаг гарсан байдаг. За ер нь одоо хууль бусаар хулгайн мод тээвэрлэх тал дээр ер нь ямар арга хэмжээ авсан юм болоо? Одоо ер нь хэр яв байгаа болоо? Энэ тал дээрээс үзэгчдийн мэдээлэл хөрвүүлвэл хулгайн мод бэлтгэлтэд тэмцэх чиглэлээр гаргасан ерөнхийлөгчийн 48 дугаар зарлиг өнгөрсөн 14 оны 4 сард гарсан. Үүнээс хойш бид нар урьдчилан сэргийлэх хэн шалгалтын ажлыг хийгээд за байгаль орчны яамтай хамтарч ажилласны үр дүнд бол 2 3 төрлийн ийм бодлогын шин чанартай ажлыг хийхгүй болохгүй маа гэдэг ийм одоо юунд хүрээд байна. Дүгнэлтэнд энд одоо юу байна вэ гэхээр нэгдүгээр хулгайн мод тээвэрлж яваад одоо илэрч цаатуулагдсан тохиолдлын 85-аас 90% нь иргэд ахуйн хэрэглээнд эсвэл одоо төлөөний зориултаар бэлдсэн модны зөрчлүүд юм байна. За үлдсэн нэг 10-15% нь бол одоо тэр мэрэгжлийн байгууллагууд буюу одоо ойд очиж одоо үйлдвэрлэлийн зориултаар мод үлддэг байгууллагын гаргаж байгаа зөрчлүүд юм байна. За өөрөөр хэлбэл одоо гар лууслын гэрчлэгээ одоо нарийн одоо мөрдөж ажилласан дээр нь орон нутгийн болон цагдаагийн байгууллагын хяналт сайжирсан манай байгууллагын хяналт сайжирсан үр дүнд нь мэрэгжлийн байгууллагууд хулгайгаар мод үлдэх нэг багассан юм байна л да. Иргэдэд энэ ахуй хэрэглээнд хэрэглэх модын тусад нэг авч үзье. Тэр одоо гар лууслын гэрчлэгээ тэр гоожинг нь болохтой бас талбайг зааж өгье. Тэгвэл одоо манад яаж нэхлээр яг хажууд нь ой байгаад байдаг. Тэр нь одоо улсын тусгай хамгаалалттай газарт орсон. Тэгээ тусгай хамгаалалттай газараас мод үлдэж болохгүй гэдэг. Тэгэхээр нөгөө хүн яг 50-60 км-ийн цаанаас очиж мод авч чадахгүй л байхгүй. Тэгээ нөгөө хаяныхаа ойр орохлоор ингээд зөрчил болдог тэр нь баригддаг. Ингээд зөрчлийн тоо нэмэгдээд идэх байхгүй. Өөрөлдөө тэр зөрчлийг илрүүлээд тухайн одоо тэр хулгай мод одоо юу гэдгийг олзоорлоход хэрэгэлсэн техник хэрэгсэл тийм үү. За тэгээд тэр хулгай тээвэрлж авсан модыг бол бүгдийг борлуулад усын орлогын 15% нь тухайн зөрчлийг илрүүлсэн байцаагчд тийм үү. Тэр одоо цагдаагийн ажилтнууд гэдэг юм уу. Урамшуул болгож өгч байна. Энэ өөрөө эдийн засгийн хөшүүрэг болж чадахгүй байна гэдэг дүгнэлтэнд одоо урд нь ажиллаж байсан сайж тэр одоо манай байгууллагч тэр одоо байгаа хоёр сайж гэсэн хүрээд. Яг хөө эдийн засгийн хөшүүрэг аливаа бодлого дээр байх хэрэгтэй. За 2014 онд мэрэгжлийн хэлтийн байгууллагын үйл ажиллагааны шинжилгээний хүрээнд манай хэлтийн газар Аштамталтын тусгай хөшөөрөл эзэмшигчтэй одоо нэлээд ойрч ажиллаа. За энд бол хоёр төрлийн тусгай хөшөөрлүүдийг та бүхэн мэднэ. Нэг нь хайгуулын, нэг нь одоо ашиглалтын гэж одоо лиценз гэж ярьдаг шүү дээ манайхаа. За Аштамталтын ашиглалтын тусгай хөшөөрөл эзэмшигчд бол бид нар нэг одоо их ажтайхан ийм үйл ажиллагааны хөнгөлт үзүүлэлт гэж нэг талаар бодож байгаа. Энэ бол өөрөөр хэлбэл өнгөрсөн 7 сарын 1-ээс Аштамталтын тухай хууль нэмэлт өөрчлөлт орсон. Хөрөнгө оруулаад хөрөнгөө зараад явж байгаа хувийн хвшлийнхэнд тэтгэл үзүүлээд тэдний дотоод хяналтыг одоо сайжруулах замаар тийм үү. Бичгээр нь тийг үргэлж одоо бид нар ингэж ерхий газар дээр авчиж бүртгэж хяндаг байсан тэр тогтолцоосоо салаад тийм ээ. Та нар нэгэн хөрөнгөө гаргаад үйл ажиллагаа хийж байгаа юм чинь дотоод хяналтаа сайжруулаа. Ийм одоо шинэ бодлого нэвтрүүлсний үр дүнд одоо юу гэдэг ерхий газар дээр ит төлөвөөгөө үргэлж батлуулах гал эсвэл тайлангаа тушаах гал тэр одоо ингэж манай газар дээр үргэлж яваад идэг гэсэн үйлдвэрлэл эрхлэгчдийг бол
Энэ нэг одоо дарамттай гэдэг тийм ажлаас нь салгасан л да. 2014 он таны хувьд ер нь танаа салбарын хувьд мэдээж томоохон ажлуудын шинжилгээ хийж чадсан гэж та хариулж чадах уу? За одоо улс орны эдийн засгийн байдал гэсэн хүнд байна. Энэ одоо манай улс шиг одоо уул уурхаагаас экспортын болон дотоодын бүтээгдэхүүний ихэнх хувь нь хамаарч идэг манай улсад бол энэ шууд нөлөөлж байгаа. Тийм учраас бид нар энэ салбарт бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд итгэл үзүүлэх замаар тийм үү. Нэгэнт итгэл үлээсэн тэр хүмүүс маань гаднаас хөрөнгө оруулж ирж энэ үйл ажиллагаа өргөжүүлэх юм бол улс орны эдийн засгт одоо томоохон нэмэр хандах болох уу гэдэг үдээс бид нар аль болох энэ хүмүүст л одоо бага одоо тийм зэрэгд очруулахаар аль болох зэрэгд очруулах байхын төлөө ажиллаж байна. Эдгээр ажлуудыг бас хийж гүйцэтгэхэд одоо улсын байцаагч нар хангамж гээд лаборатори гээд маш их зүйлүүд дурддах багталтай ард нь бол байгаа. Гэхдээ хөдөө орон нутгийн бас мэрэгжлийн хяналтын байгууллагын чадамжийн хүрээ ер нь хэр байна вэ? Янз бүр л байна. Одоо тухайн аймаг орон нутгийнхаа төрийн захиргааны байгууллага гэдэг юм уу, нутгийн захиргааны байгууллага гэдэг юм уу. Энэ байгууллагуудын дэмжлэг сайтай газрууд бол үнэхээр машин техник, тоног төхөөрөмж, ажиллах орчин, нөхцөл байдал, лабораторийн одоо чадвар чадамж бол үнэхээр сайн байгаа. Тухайлбал одоо Сэлэнг аймаг байж байна, мөн Сүхбаатар аймаг байж байна. Гэх мэтлэн ийм сайн одоо аймагуудыг бас нэрлэж болох юм. За үүний хажуугаар мэдээж бас хүн хүчний дутагдaltaй байдаг юм уу, нарийн мэрэгжлийн хяналт шалгалт хийдэг хяналтын байцаагч дутуу байдаг юм уу, эсвэл машин техник дутуу байдаг юм уу, ажиллах орчин нөхцөл байдал нь тааруухан, хүүтэн байранд, түрээсийн байранд байдаг, хувцас сунар муу байдаг, ийм бас аймаг орон нутгууд байна. Дээр нь энэ дээр онцлоод хэлэхэд манайх 26 хилийн боомтод хилийн мэрэгжлийн хяналтын ажил үүрэг гүйцэтгэж байгаа. Тэгээ энд ажиллаж байгаа улсууд маань мөн одоо энэ байр орон сууцнаас ахуулаад, ажиллах орчин нөхцөл байдлаас ахуулаад байнга өдөр тутам 24 цагаар гадаа бол ажиллаж байгаа шүү дээ. Улсын байцаагч нар. Гэтэл хувцас форм нь одоо нөгөө стандарт хугацаанд хангагдахгүй байдаг юм уу? Төсөв хөрөнгө мөнгө батлагдахгүй байдаг юм уу? Иймэрхүү одоо бас бэрхшээл зовлон бол байна. Гэсэн хэдий боловч бид нар зовлонд очихоос илүүтэй байгаа нөөц уулзаагаа ашиглаад ажиллах ямар боломж байна? Өшөө илүү ихийг санаачлаад ажиллах ямар боломж байна? Бид ажлаа агсан төвшөнд хүргэж ажиллахад ямар боломж байна гэдгийг эрэлхийлж бид нар бүтээлч олон ажлуудыг бол хийж хэрэгжүүлж ажиллаж байгаа. За лабораторийн хувьд өнгөрсөн онд үндэсний лавлгаа лаборатори хүнсний чиглэлээр бол улстай одоо ганц гэж хэлж болохоор ийм лаборатори бий болсон байж байгаа. Бүгд найрамд хятад улсын засгийн газрын бүсэлтгүүд тусламжаар байрыг нь барьж Америкийн одоо Thermo Fisher компани тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон. За мэдээж одоо лабораторийн ажилтны албан хаагч судалгаа шинжилгээний ажил хийж байгаа хүмүүсийг Оросын улбаны улс, бүгд найрамд хятад улс, Солонгос улсуудад бол гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд сургаж, дадлагжуулж, чадварыг нь дээшлүүлж ажиллаж байгаа. Одоо бид нэр энэ 2015 онд эмийн чиглэлээр одоо хүнс эмийн лаборатори болгох, мөн олон улсын итгэмжил авах хүрээнд бид нар бэлтгэл ажлыг хангаад энэ 3 сард багтаад бид нар Америкийн олон улсын итгэмжлийн Атлас одоо байгууллагаар итгэмжлээ авахар бэлтгэл ажлыг бол хангацсан байж байгаа. Ингэснээр одоо зөвхөн хүнсний одоо лавлгаа лаборатори байсан бол эмийн лавлгаа лаборатори болох бүрэн боломж хангагдж байгаа. 2015 онд салбар болгондоо бас төлөвлөгөөнүүдийг боловсруулсан байгаа болоо. Бас үйлдвэрлэлийн ослын тоог бууруулах, үйлдвэрлэлийн ослоос урдсан сэргийлэх хүрээнд бас нэлээдгүй ажлуудыг төлөвлөж хийхээр бэлтгэсэн байгаа. Ялангуяа энэ сургалт тийм ээ урдсан сэргийлэхтэй холбогдсон асуудал. Энэ хүрээнд бид нар нэгдүгээр удирдалт бас нэгэн томоохон ажлыг бол төлөвлөж хийхээр одоо бэлдсэн байна. Энэ маань юу вэ гэхээр зэрэг сэтгүүлчдэд зориулсан хөдөлмөр аюулгүй байдлын мэдлэг олохын сургалтыг зохион байгуулъя гэдэг. Яагаад гэвэл ямар нэгэн осол гаргахлаар одоо хамгийн түрүүнд мэдээллийг олон нийтэд хүргэдэг нь бол мэдээж хэвлэл мэдээллийн салбар байж байгаа. Энэ хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа сэтгүүлчдийг бид нар хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэг олгоод түүгээр дамжуулж одоо иргэд олон нийтийн одоо хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа урьдчилан сэргийлэхтэй холбогдсон мэдлэг мэдээллийг одоо сайжруулах чиглэлээр нэлээд далайцтай ажлыг хийж зохион байгуулахаар төлөвлөж байна. За нөгөө талаар бас энэ улсын байцаагчдыг чадваржуулах сургалт тийм ээ. За гадаад харилцаа олон улсын хамт ажиллагааны хүрээнд бол бас энэ хөдөлмөрийн байцаагч нарыг чадваржуулах чиглэлээр бас нэлээдгүй ажлуудыг төлөвлөөд ажиллаж байгаа. Ялангуяа энэ шинэ хуулиудын хүрээнд бол бүх одоо хүнсний малчин тариаланчаас эхлүүлээд хэрэглэгч хүртэлх бүх сүлжээнд нь хяналт авах асуудал бол хуульчлагдсан. Энэ хүрээндээ бид нар хүнсний сүлжээнийхаа бүх үе шатанд нэгдмэл байдлаар цогцоор нь хяналт авах асуудал төр илүү удаан анхаарах. Тэгээд нөгөө хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид өөрсдөө бүтээгдэхүүнийхээ чанараа аюулгүй байдлыг хариуцдаг ийм эрх зүйн зохицуулалттай болсон учраас бид нар
тэдний одоо гол үүрэг болох төр зохистой дадал нэвтрүүлэх, нөгөө хинээс юу авсан, хинд юу өгсөн гэдгээ бүртгэдэг улмурын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр ялангуяа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр илүү одоо төлхөө зорилт тавьж энэ чиглэлээрээ сургалт сурталчилгаа хийж байгаа хяналт шалгалтаа ч гэсэн энэ чиглэлээр төлөвлөж байгаа. Бид нэр өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалтын явцад гол гарч байгаа зөрчил дээр үндэслээд эх жил одоо 2015 онд бол тээвэрлэлтийн аюулгүй байдлын асуудал дээр яаж юугаар тээвэрлж яах вэ гэдэг дээр нь бас тандал судалгаа хийгээд холбогдох асуудлыг гаргаж ирьяач гэдэг юм. Гэх мэтлэнгээр бүх одоо үйл ажиллагаагаа наривчил төлөвлөсөн байна. За түүнээс гадна хамгийн их эрсдэлтэй агуулдаг байгаа эмийн салбарт бол илүү төлхөө ажиллана гэж бодож байгаа. За мөн одоо бас салбарын яамны хэмжээнд одоо шийдэгдэхгүй асуудлууд бас нэлээд байгааг анхаарах хэрэгтэй байна. Шүдний эмнэлгийн ариутгалын асуудал дээр бид нар одоо ариутгал халдваргүйтэл яаж явагдаж байна гэдэг их бодлого барьж шалгалт хийх гэж байгаа. Жишээлбэл одоо манай улс шиг одоо ингээд хэртэй усанд таар ингээд маш гал ингэж ажиллаж идэг тийм одоо хаач тийм улс орн байхгүй. Энийг одоо бас шинжлүүлэхийн төлөө бас бид нар бүтээж иж одоо оруулж байна. Хүний өвчин зүйлээс шалтгаалсан байгаль орчны зориотлыг бууруулах ийм жил болгоод ажил төлөвлөж байна. За энэ дотроо бид нэг даад давшиг олон ажил бас хийж чадахгүй. 5 хүмүүж 5-7-оос уршигаа цагаан хадагдаг газар руу гашуус хотын бомб руу явдаг нүүрсийн зам байна. За эд оргил ачааллын үед энэ 6000 машин явж байсан. 1 км 4 машин нааш цааш ингэ зөржиж ийм ачаалтаа зам байхгүй. Одоо бол Energy Resource компани хөрөнгөөр 240 км автозам тавьчихсан. Тэндээс 5-7-оос урагшаа хийж бүх нүүрс тээвэрлэлтийг энэ замаар явуулъя. За хоёр дахь ажил нь юу вэ гэхээр бэлчээрийн доор хөтлөө. Бэлчээрийн доор хөтлөхдөө бид нар манай ихэнх хүмүүс юу гэж ойлгоод байдаг вэ гэхээр ганц удаатай олж байлаа. Гэхдээ одоо манай малчид өөрсдөө маш сэтгэлгүй байна. Малчид маань одоо нэг сумын төв орохдоо ч юм уу, баригадын төв орохдоо, аймгийн төв орохдоо замдаа дагалдсан үнэг хярсыг маш их авалт. Ингээхээр нөгөө нэг үлэн цагаан хоттой гол тэмцэж байгаа юм чи одоо энэ хэдэн одоо махаж чуу байна. Дээр нь үнэг хэрслээ шүү дээ. Тэгэхээр бид нар яадаг гэхээр ерөөс нөгөө айхтар олон орж ирж байгаа мотоциклоор хөөгөл. Тэгээ херс бол одоо маш амархан яваад ингээ нөхрөө орчдөг юм тийм шүү дээ. Тэнгүүд нөхөн дотор нь одоо утан одоо уцаар татан тэгээ гаргаж ирээд надлаад одоо ингээ малчид маань өөрсдөө ингээ бэлчээрийг аягүй их дөрөж байгаа байхгүй юу? Энэ дээр ямар арга хэмжээ авах вэ? Одоо тэгэл одоохон дэн дотор бод. Аха. Канадад одоо хаа өргө тэр олон мотоциклтэй үнэ хөөгдөг үү? Тийм учраас ямар нэг л ажил хийх. Энийг л одоо бид нэр 15 онд ажиллах хэрэгтэй. Адис өрн дараагаас бас нэг зүйлийг тодруулж асуумаар байна л да. Нөгөө дэлхийн нийтээр тархаад байгаа Эбола вирусын тал дээр хэлийн мэргэжлийн хяналт дээр нэлээх зүйлийг хийсэн, сургалтуудыг нэлээ явуулж байсан. За энэ одоо хяналтууд маань ер нь хэр хэмжээнд явж байгаа. Энэ тал дээрс үзэгчдэд төрүүлэх юм бол. За 2014 оны хувьд бол хэлийн мэргэжлийн хяналтын одоо байгууллагын хувьд бол хамгийн их санаа зовсон асуудал бол энэ Эбола вирус халдварыг бас хэлээр нэвтрүүлэхгүй байх. Энэ асуудал байсан. Тэгээ энэ дээр бол бид одоо бүхий л бас хүч анхаарлаа бол бас зориулж ажилласан. Энэний үр дүнд бол ямар ч байсан энэ Эбола вирусын халдвар бол Монгол улсын хэлээр бол нэвтрүүлээгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол улсын үндэсний аюулгүй байдлын 2014 оны 45-25 тоо зөвлөмж, засгийн газрын 2014 оны 344 дугаар тогтоол, эрүүл мэндийн сайдын 2014 оны 342 дугаар тушаал, улсын ерөнхий байцаагчийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01:10 тогт албан даалгаврын хүрээнд хил хяналтын байгууллагууд халдвар төвчин гарсанд болон халдвар төвчний с ิจ гтэй зорчигч илэрсэн тохиолдолд хилийн нэвтрэх зэгт авч хэрэгжүүлэх халдварт эсэргүүцэх хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааны дадлага олгох зорилгоор Чингис хаан улаан улсын нисэх буудалд эрүүл мэндийн асуудалтай холбоотой онцгой байдал буюу код 9 дадлаг сургалтыг буянтахаа бомсдог хилийн мэргэжлийн хяналтын алба бүрэн хэмжээнд хийж гүйцэтгэлээ. Бүх хэлтийн найзлагчдад анхааруулъя. Термокамерын явуулдаар халамжаад орчиж илэрсэн ерөнхийдөө бэлэн байдлаа хангаад тухайн сайхан мэдсэн дээр бэлэн байгаарай. Энэ дээр бол бид нэр хилийн нэвтрэх зэг дээр халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээг маш олон чиглэлээр авч хэрэгжүүлсэн байгаа. Тухайлбал сэжигтэй зорчигчийг тусгаарлах үрийг одоо бэлтгэж сэжиг илэрсэн тохиолдолд бол тусгаарлаж халдвар судлалын үндэсний төвтэй хамтарч ажилласан байгаа. Мөн 7 иргэнийг бол Монгол улсын хэлээр нэвтрүүлэлгүй буцаах арга хэмжээ авсан байгаа. За хэлийн нэвтрэх цэгийн халдвар эсэргүүцэх хариу арга хэмжээг өндөржүүлэх хүрээнд бас холоор агуулсан нэгдлэр халдвар гүйцэтгэлийг хийх ажлыг бол зохион байгуулсан байгаа. Мөн хил хяналтын байгууллагын нийт ажилтны албан хаагчдын дунд энэ өвчнөөс сэргийлэх мөн хувийн хамгаалах хэрэгслийг өмсөж тайлах гэх мэтийн одоо энэ сургалт
дасгал сургуулийг бол одоо шат дараатаа авч ажилласан байгаа. Мөн одоо с ิจ гтэй зорчигч онгоц болон галт тэргэнд явж явах үед бол тээврийн хэрэгслээс одоо шууд мэдээлэл авах. Мэдээллийн дагуу бид нэр одоо 20 цэрийн зоонд буулгах буюу тусгаарлах ингэснээр эмнэлгийн тусламжийг анхан шатны одоо тусламжийг үзүүлэх зэрэг ийм зохион байгуулалтын халдвар эсэргүүцэх хариу аврах хэмжээг маш олон арга хэмжээг бол авсан байгаа. Мөн зайнаас халуун хэмжих термокамерын үзлэг шалгалтыг бол нэлээд идэвхжүүлж хийсэн байгаа. За мөн энэ багаж хэрэгслийн одоо хэмжих хэрэгслийн бас хэвийн үйл ажиллагааг Интерсайенс компаниар 7 хоног тутам бас хэмжилтийг бол хийлгэж хяналтыг сайжруулж ажилласан байгаа. Гэх мэтлэн маш олон ажлуудыг бол хийсэн. Үүний үр дүнд бол өнөөдөр бас Монгол улсад энэ вирусын халдвар бол хэлээр нэвтэрч орж ирэх байна. Мөн 2015 онд энэ халдвар эсэргүүцэх арга хэмжээг бол улам бас их төгсчүүлж ажиллана. За дэд эцсийн хяналтын газар бол 2015 онд хийх ажлаа бол нэлээд тодорхой оновчтой ингээд төлөвлөөд ихнийх ажлууд бол ороод явцсан байж байгаа. Тэгэхээр өнгөрсөн мэдээж 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа гүйцэтгэлийг хангуулах үр дүнг тооцох тал дээр холбогдох мэргэжлийн байгууллагууд яам агентлагуудтай бол хамтарч ажиллана. За энэ ажлууд бол зам тээврийн яам, эрчим хүчний яамтай гэх хамтраад хийгээд эхэлчихсэн байж байгаа. За дараагийн нэг ажил бол шинээр одоо баригдаж байгаа барилга байгууламж байж байгаа. За одоо ашиглагдаж байгаа барилга байгууламжтай холбоотой томьёогоо ажлуудыг бол ялангуяа төлөв байдал, орон сусны ашиглалтын түвшин өндөр ямар байж байгаа юм. Энэ тал дээр бол бас барилга байгууламжтай холбоотой асуудлуудыг бол тодорхой хөндөж тодорхой ажлыг зохион байгуулна гэж бол төлөвлөгдөж байгаа. За дараагийн нэг асуудал бол энэ улсын хэмжээнд томоохон хөрөнгө оруулалтын ажлууд маш ихээр хийгдэж байгаа. Жишээлбэл эрчим хүчний системд шинээр 10 аймагт дулааны станц баригдаж байна. Бүх аймаг орон нутгад төр шинжилгээ ажлууд хийгдэж байна. За энэ тодорхой хөрөнгө оруулалтын ажлууд, зам, барилга, бусад чиглэлээр хийгдэж байгаа барилгууд байгууламж дээр тавих хяналтыг нэлээд тодорхой болгоё. Үр өгөөжинд дэвшлүүлье. Холбогдох яам дуутай энэ дээр бол тулж хамтарч ажиллах хэрэгтэй юм а гэсэн ийм одоо ажлуудыг бол төлөвлөдөд ажиллаж байгаа. Энэ өнөөдрийн энэ хүнд хяналтын одоо ажил үргийг гүйцэтгэж хүндийн одоо ачааг нуруундаа үрж яваа мэргэжлийнхаа хяналтын байцаагчдыг одоо бас мэргэшүүлэх, чадваржуулах, тэднэртэй одоо чиглэсэн тодорхой ямар одоо арга хэмжээнд авах хэрэгтэй вэ гэсэн ийм тодорхой ажлуудыг бол төлөвлөд хийж хэрэгжүүлээд одоо 1 сар гараад бас дуслаа. Ажлууд маань эхэлсэн байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд бидний одоо 2014 онд нэлээдгүй ажлыг бол хамтынхаа хүчээр хийж хэрэгжүүлсэн. Тэгэхээр 15 он бол өшөө одоо илүү өр өгөөжтэй, бүтээлчтэй, үр дүн гарсан ийм жил байхаа гэж бодож байгаа. Жаргал дарга хэлж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын ачааны хөндийг өөрч явдаг нийт одоо улсын байцаагч тэр тусмаа мэргэжлийн хяналтын байгууллагын хамгийн үнд цөл болсон улсын байцаагч нартай бас баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Энэ үндэсний аюулгүй байдлыг хангуулах энэ их одоо хяналт шалгалт, зөвлөн туслах, тандал судалгаа бүхий л одоо төрийн үйлчилгээ үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэхэд бол манай улсын байцаагчдын оролцоо бол маш чухал байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага маань өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол маш их донцлогоотой байсныг бол та бүхэн маань сайн мэдж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгана, бодлогын яамдад нэгтгэн, мэргэжлийн холбоодод өгнө гэх мэтлэн ийм маш олон улс төрчсөн одоо асуудлууд бол явагдаж байсан. Одоо асуудал бол нэг мөр болж байгаа. Хуулийн төсөл маань удахгүй улсын хурлаар орж хилцэгдэх байх. Хуулийн төсөл дээр бид нэр томоохон реформын асуудлуудыг бас тусгаж мэргэжлийн хяналтын байгууллага одоо яг байгаа нэгдсэн тогтолцоогоор байх мөн одоо шаардлагатай гэж үзсэн хяналтуудыг нэмж одоо татан төвлөрүүлэх ийм саналуудыг хуулийн төсөл дээр тусгаж оруулсан байгаа. Тэгэхээр одоо бидэнд бол ажил салгардаж нэг хоёрдмол сэтгэл үүсэх яачих вэ, тарчих вэ, ийчих вэ гэж одоо айж имийг зүйлгүйгээр бид нар нэгэн үзүр сэтгэлээр энэ хяналт шалгалтынхаа үйл ажиллагааг хийгээд явах одоо том эрх ашгаа хараад ажиллах ийм нөхцөл боломжид бүрдсэн гэж бид нар бол дүгнж ажиллаж байгаа. Өнгөрсөн 2014 онд Монгол Улсын шадар сайд тэрвэжтайгаар батлуулсан эрсдлийн удирдлагын стратеги бид нар энэ ондоо хийж хэрэгжүүлэхээр томоохон одоо зорилт болгож тавьсан байгаа. Энд бол бид үндэсний эрх ашгаа хамгаалах том зорилгоос гадна хамгийн гол нь одоо энэ эдийн засгийн хямралтай үед энэ баялаг бүтээгч нараа дэмжих, иргэд аж ахуйн нэгж байгууллага бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд бидний хяналт шалгалтын үйл ажиллагааны хамгийн гол том зорилго бол оршино гэж бид нар тодорхойлж гаргаж тавьсан байж. Үнэхээр Монгол Улсын эдийн засгийн хөгжил томоохон хувь нэмрээ оруулж байгаа. Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлж байгаа.
иргэд аж ахуйн нэгжигээ дэмжсэн ийм хяналт шалгалт болон мэрэгжил арга зүйн тусалцаа үзүүлдэг, зөвлөн тусалдаг, соён гэгэрүүлдэг тухайн байгууллагын хөгжлийг дэмжсэн ийм ажлуудыг санаачилж хийж хэрэгжүүлэхээр ажлын төлөвлөгөө хөтөлбөртөө бол тусгаж ажилласан байгаа. Тэгээ бидэнтэй бас хамтран ажилласан өнгөрсөн одоо 2014 онд хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд аж ахуйн нэгж байгууллага бизнесийнхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. За маш их баярлалаа. Ингээд мэрэгжлийн хяналт 2014 гэсэн тусгай дугаар маань цаг нь бол өндөрлөж байгаа юм. Тэгээд мэдээж урилгыг хүлээж аваад студ хүрэлцэн ирээд Монголын ард түмэндтэй өөрсдийнхөө 2014 онд хийж бүтээсэн шинэлэг ажлуудаа тайлан дүгнэлтээ бас үзэгчтэй хуваалцсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд 2015 онд маш их зүйлүүдийг бас хийж бүтээхээр ажиллаж байгаа юм байна. Тэгээд энэ тухаас үзэгчд хүргэсэнд баярлалаа. Нэвтрүүлэгтээ хамтдаа бас үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа.